Энх таймны чин зоригийн зохиол найзууд. Миний багад манайх гэдэг айл хөдөө байдаг байлаа. Би хичээл сургууль гэж яваад өвлийн амралтад таарч гэртээ ирээд байсан үе. Тэр үед Шарик гэдэг нэртэй нэг нохой, Сарла гэдэг бас нэг муур намайг ухаан орсон цагаас л бидний нэг байсаар ирсэн. Тэр хоёрыг ч бас хар багаасаа хамт тоглож өссөн жинхэнэ найзууд гэж аавын ярихыг сонсоод би энийг хоёрын бас хэлхэлдээд л хаач явсан цогтаал байна уу гэж асуухад аав. Наад хоёр чинь сална гэж байхгүй. Гэхдээ саяхан Шарикийн ороон орсон юм уу? Яасан юм? Хажуу хавир гайлуудын нохоонуудтай нийлээд хэд хоног алга болоод. Тэгсэн нөгөө муу Сарла бас байдгүй. Нэг өдөр адуундаа явж байгаад урд амны ихэдэд энэ хоёр золгийг хардаг юм байна. Гэхдээ тэгсэн баахан нохоо явж байна. Дунд нь манай Шарик явж байлгүй яах вэ? Хараад байсан нэлээд хойно манай Сарла тууж явна. Гэхдээ энэ маань арай өөрийгөө нохоо гэж боддгийн биш байгаа даа гэд миний инээд хүрээд. Гэхдээ тэгээд яах вэ? Хээрээр гэр хэцээр дэр хийж ханцгаасан байлгүй. 2 хоногийн дараа нэг их сүрхэн амтд гэртээ ирцгээсэнтэй гэж хэлээд аав эг маггүй хөхрөв. Ээж аавын ярианд эгдүүцэн яах нөхөрх юм гэж энэ мөн хоёр чинь бие биенээсээ холдож байсан биш ямар? Харн ялхаасаа л тоглож өссөн хоёр доо. Одоо ч тэгээд нас сүйдэрч явж байна да хөөрхис минь гэв. Өглөө гэрээс гарч өвлийн тунгалаг агаарыг цээж дүүрэн амцгалан сунаагаад эргэн тойрноо харвал гэрийн зүүн талд Шарик Сарла хоёр хэвтэж байв. Энэ үед цайныхаа дээжийг өргөхөөр гарч ирсэн ээж минь Сарла гэрт байхаар хамаг суу барчих гээд ноднингоос загнасаар байгаад гаргачихсан юм. Ястаа сөрхий байх шивдэ. Уг нь дулаан бууцаар сайхан өөр засч өгсөн. Гэхдээ тэндээ хэвтцгээхгүй гэрийн хаяа бараата золигнууд чинь химэв. Цагралан хэвтэх Шарикийн өвөрт Сарла хошуу дэвсэн тухтаа наргагүй хонсон бололтой. Хөдөөний амьдрал ажин түчин нэгэн хэвийн үргэлжилнэ. Хэд хоногийн хойно дүн шөнөөр Шарик тасралтгүй хуцаад болдгоо. Хажуу айлуудын ногтож мөн хуцалдаад байгаа бололтой. Босч лагаасан хэсэг чих 50 суу. Тэгснэ энэ ч хангаан амьтад эргэлдээд байгаа болов уу да. Ойрдоо үзэгдээгүй юмсан ямар таач нэг буу дуугар гатгий гэд бууга аван гэрээс гарлаа. Хэсэг хугацааны дараа буун дуу тасхийн сонстов. Ээж босч эрхээ эргүүлэн аманда маань шивнсээр. Удалгүй аав орж ирээд манай энэ Шарик мөн сүрхээ нохоо шүү. Бүр хашааныхан урд гарчихсан хуцас зогсон. Нөгөө Сарлаа нь бас хажууд нь үснөөсөө өрөвөйлгсөн юм зогсож байна. Бас нэг араатан ухаантай шүү юм байх та золигч нь. Гэхдээ энэ хэдэн боохонууд манай хаяагаар эргэлдэж байхаар хорвоогийн тэнцвэрт байдлыг бодож хорлоогийн хонноос хүртээсэ бэлээ гэд инэв хийлв. Ээж уулгалдан чи яасан нүгэлтэй юм бодож явдаг хүн бэ? Хорлоо чи бид хоёр ямар гэм хийсэн юм? Харин ч ажилтай төрөлтэй улс эцэг эхийнхээ буйныг сайхан авч явна. Чи зүгээр болж үз гэв. Бууга шалган цэвэрлэх зуура. За хүн тоглож байхад та. Сая харин хараад байхад нэлээд том сүрэг яваад өнгөрлөө шүү. Маргааш өглөө хорлоотой ярьж байгаад уул руу гардаг юм бэлүү гэж хэллээ. Ээж хариуд нь тэгэж олон болсон болч хэцүү шүү. Та хэд нэрэн гараач. Хэд хоногоос гайгүй өдөр содөр юу байна? Лувсан ахаас асууж байгаад гар гэж хэлээд тэр шөнийн яриа дуусч бүгд орондоо орцгоо. Хэдэн шин ноход боргож хуцаад хүмүүс хотоо хамгаалan ээлж дараалан мансаар нэг өглөө 4 хүн нээсэн анчид уул руу гарцгаалаа. Тэд явсан өдрөө их л ол зомогтой ирж 2 чон унгаасан байв. Хорлоох ихэд маадгар. За одоо ч үлдсэн хэдэн хашгирсан байхаа. Орой хотноосоо хэд буутчихсан байхад ахиж энэ хаваар эргэлдэхгүй биз гэд масат л хөхрөв. Шин боллоо. Аав гарч хорлоохын хэлснээр 2 сум тавьчихад орж ирэв. Би ааваас одоо гайгүй байгаа аав гэж асуувал. Тийм ээ, буун дуунаас айгаад ойртож зүрхлэхээргүй боллоо. За одоо 50 унтаж амарцгаа гэлээ. Гэтэл тэр шин нойрон дунд Шарикийн архиран хуцах ямар нэгэн амтантай хэмлэлдэн ноцолдох дуу сонсдлоо. Удалгүй аав байдаг чангаар хашгирч тэгснэ халаглан гаслах чимээнээр би гинэт нойрноосоо сэрлээ. Энэ бүхэн зүүд биш байж гэж бодон хамхам хувцлан гэрээс гарав. Аав намайг гарч ирэхийг хараад ихэд сандарсан өнгөөр "Минийхөө авдарнаас сум аваад ир алив хурдл" гэж хашгирлаа.
Би яаран гэрт орж сум авч байтал ээж галаа өрдөх зур их л айсан байдалтай. Гата юу болоод байна минийхүү? Чи аавыгаа бушуугаа ороод ир гэж хэлээч гэв. Би за ээжээ гэж хэлчихэд сумаа барин аав руу явлаа. Мо зойлогнууд хоттой хонь руу дайрчаа. Шаарыг хөөрхий минь хамгаалж байгаад баривчглаа. Ядаж байхад аавна гэж мөнгөн сэм сумгуу бутаа гарч ирээд сүйд хийх тохлоо гэв. Би мөн л их айн сандарч шаарик яасан саарлаа хаанугаа юм гэж асуулаа. Аав мэдхгүй хүмүүн намаа гарч ирээд орилтол бүгд зүхтаад урд мод руу орчихлоо. Хөөрхий муу шаарик цус нөжөндөө хутгалдсан амтэн араас нь хазганаад явчих юм. Аав нь хэчнээн дуудаад тэр эргэж ирсэнгүй гэв. Би аавынхаа сандарч твцсэн байдлыг харж өрөвдөөд за аав гэртээ орё ээж гал түлж байгаа орж байгаад ярилцъя гэж хэлээд аавыг сугдан гэрт орлоо. Бүгд халуун цай ойжлох зуураа сая тайвшран болсон явдлыг ярьцгаав. Аав энэ хэдэн бооход хашраагүй болол та. За яах вэ та нарыг? Өнөөдөр гараа дахиад хэдийг нь унахчаар нэг ойлгох байлгүй гэв. Тэгээд шаарик бүр барилчихсан юм уу? Саарлаа маань яасан бол гэж асуутал тэр нь охоож хэцүү болсон. Гэрээс гартал 4-5 юмтаа ноцолдоод байж байсан. Би бууга гаргаад буутах гэтэл сумгүй гараад ирчихэж. Тэгээд л гартаа бүдүүн мод атгаж аваад л хашгираад л дайрсан. Харин хаа очиж хүний дуунаас айгаад бүгд зүхтаад алга болсон. Саарлаг харин хараагүй. Тэр бид хоёр хангаан дуунаар зогтож нэг газар нуугдчихав биз өөр хайчхав гэж гэлээ. Ээж мөн л халаглан эш хайрын чи нохоо минь тэм сайн нохоо хөгшөрсөн хойно амтнд бариулах тавилантай байх гэж дэндүү өрөвдмөр юм гэж хэлээд мэгшин уйллаа. Өглөө наав эртлэн босож хорлоо ахтай уулзахаар гэрээс гараад гинэд халаглан шогшрох сонстов. Ээж бит хоёр уучрыг гайхаж ядан араас нь гараад хартал шаарик саарлагийн цээжин биеийг амандаа зууж ирээд гэрийн үүдэнд тавьсан байлаа. Өөрийнх нь биеийг битүү шарах болж өрөөсөн чихэн тасран унжээ. Шаарик бидний зүг гуниг дүүрэн харцаар хэсэг харж байснаа саарлагийн цээжин биеийг үнэрлэн доош хэвтлээ. Бид гурав нэг хэсэгтээ юу ч дуугарлгүй зогсож байтал ээж эвэ минтэ гэж алив та хоёр шаарикийг хурдан гэрт оруулах. Наадах чинь цус алдж өгөх нь байна. Ээж нь жаал тооглоод орхий хэмээн өгөөлөв. Бид хоёр гинэт ухаан орсон мэд ухсхийн шаарикийг хоёр талаас нь өргөн гэрт орууллаа. Тэгээд гарч ирээд хөөрхий саарлагийн тал биеийг оршуулахаар ярилцаж шуутаанд хийж орхив. Нар мандсан хойно хойдуулын ингэрт аваачиж хөлдөө газрыг нүцээр арай гэж хонхоолоод саарлаг хийгээд боллоо. Тинхөө буцаад гэрэлөө алхах замд аав хөөрхий доо шаарик муу саарлагаан авчрах гэдэл тийм хүн шарахтаа мөртлөө араас нь явсан байх нь. Амтэн гэдэг ийм л ухаантай үнэн ч байдаг юмсан ч. Гэтэл бид ийм байж чаддаг билүү? Аав нь хорлоотой хар багаасаа найзалсан ч ингэтлэн дотн байж чадаагүй. Савл хэвэл нэгнийхэн дээр гарах гэж л хичээж ирсэн. Аав нь үнэндээ өөрөөсөө ичиж байна. Миний хөө цаашдаа аав шигэ битгий байгаарай. Харин шаарик саарлаа хоёр шигэ найз нөхөрлөлийг дээдэлж яваарай гэж хэлээд нууцхан нулимсан арчих шиг болов. Би харив дуугарч чадсангүй. Гуник харуулслын нулимс нүдийг нь бүрхээд хоолоо тэгэлчихсэн тул аавын хажууд чимээгүйхэн бөхтгөн алхаж явлаа. Ээж минь шаарикийг асарч тоогилсоор бараг хагас сарын хойно хөл дээр нь босгож чадсан юм. Нохоо маань эрүүл сарвал болоод нэг өдөр гэрээс гарахаар хаалга самардахт нь бид бүгд баярлаж түүнд хаалгаа нээж өглөө. Тэр их л баяртайгаар хаасаагүй харайлгана. Би мөн баярлаж түүний араас гүөхд тэр хашааны сарвч өнгийж пүнзний доогуур шургаж нөхөн өөрлөгөн шагаав. Түүнийг ямар нэгэн зүйл хайгаад байгааг би мэдж байлаа. Гэвч хайсан зүйл нь байхгүй ч бас мэдж байв. Тэр явсаар хураалттай түлэн дээгүр өнгийж алсын барааг ширтэж байснаа харц нь гинт гунигтай болоод над руу ямар нэгэн зүйл асуух мэт харав. Би түүний эрүүг маажиж инхрэлээд чи түүний төлөө чадах бүхнээ хийсэн. Саарлаа чамаар бахархаж байгаа байхаа гэж хэлв. Шаарик зогсож байсан газараа цагиргалан хэвтлээ.
Түүний нүднээс гуниг харуусал болоод ганцаардлын гашуун нулимс урсах шиг болов. Түүнээс хойш хоолч ицсэнгүй. Яг л анх хэвтсэн байранда өчөөхөнч хөдөлгөөнгүй байсаар 3 дахь хоногийн шөнө Саарлагийн араас явсан юм. Магадгүй тэр тэнгэрийн оронд очиод Саарлаатай уулзсан байх. Тэд урдын адил хоёр биентэйгэн хөөцөлтөнд тоглож хязгааргүй их жаргалд өмбөж байгаа нь гарцаагүй байцаа. Нөхөрлөл гэдэг нь нэгнийхээ хэн байхаас үл шалтгаалж хоёр биенээ хайрлан явах, сэтгэлийн чандад орших зүрхний нэгэн лугшилт гэдэг нь энэ ажгүй. Зохиолыг бичсэн Энх тайвны чин зориг, зохиолыг уншсан Ойдмын Батсүх.